За сайн манайхаа юу байцгаанда сүүлийн 3 сар арай 3 сар болоогүй уулзсангүй маш удаан уулзсангүй подкаста маш их сонсон байна. Үнэхээр завгүй өдөр хоногуд өнгөрлөө. За энэ удаагийн дугаараар би 2017 оны 3 сард Герман улсын Берлин хотод гарсан нэгэн хэргийн талаар ярихаар бэлдсэн байгаа. За тэгээ яаж энэ хэргийг сонгох болсон бэ гэхээр би сая нэг 7 хоногийн өмнө Герман улсын Берлин хотод найзуудтайгаа нэг 2-3 өдөр өнгөрөөгөөд ирсэн. За тэгээд тэрнээс өмнө бол нэг 6 жилийн өмнө Берлин хотод бол очиж исэн. За тухайн үед бол надад маш их таалагдчихсэн. Олон улсын олон үндэстний хүмүүстэй, залуучууд ихтэй маш гоё хот шиг санагдчихсан. Тэгээд сая очиход бол маш их хулгайн гэмт хэрэг, янз бүрийн гэмт хэрэгүүд бол гардаг болсон байлээ. Герман найзуудтайгаа ярьж суугаад тэгээд энэ хэргийн талаар ерөнхийдөө сонсоод бэлдээд та хэдтэй бас хүргэе гэж бодсон. За тэгээд олон юм нуршилгүй энэ удаагийн дугаар руугаа орцгоё. Энэхүү болсон хэргийг ярихын тулд хэдүүлээ Герман улсын Берлин хотод байрлалтай алдартай Боде музеймын талаар товчхон мэдээлэлтэй болж авъя. За Боде музей нь бол Берлиний музейн арал дээр байрладаг Германы хамгийн алдартай музейнуудын нэг байгаа. 1904 онд нэгдсэн бөгөөд архитектурын гоо зөв Шипре мөрний дэргэдэх байршлаар бол алдартай. За музей нь бол дараах цуглуулгуудыг өөртөө агуулдаг. Уран баримтлалын цуглуулга, Византын урлагийн музей, Зоосны танхим. За Зоосны танхим нь бол дэлхийн хамгийн том цуглуулгууд байдаг гэдгээр бол алдартай. За тухайн музей нь гол төлөв дундад 100-аас 18 дугаар зуун хүртэлх Европын уран баримтлуудаараа алдартай байгаа. 2017 оны 3 сарын 27-ны өдөр шөнийн 3 цаг өнгөрч байх үед 3 этгээд музейн арын төмөр замаар нэвтэрч орсон бөгөөд камер хамгаалалт, цагийн хуваар гээд бүх зүйлийг урьдчилаад судалсан байсан. Тэд цонхыг онгойлгож музейд нэвтрээд Big Maple Leaf гэх Канадын 100% цэвэр алтлаг зоос 100 кг жинтэй бараг л пиццаны тавх шиг хэмжээтэй улсын үнэт өвийг хулгайлсан байна. Хэрэг гарах үед харуул байсангүй мөн тохиололж ажиллагаагүй байсан. Тэд цонхны доор шат тавиад тэгээ шатаараа дээшээгээ авираад тухайн музейн цонхыг нээгээд музейн дотор ямар ч тохиол байхгүй, ямар ч саадгүй тухайн музей рүү бол орсон байна. За тэгээд зоосыг тэрэг дээр очиад төмөр замын зүг рүү явж тэнд орхисон эсвэл тэндээс машинтай бусад хамсаатнууд нь ирсэн үү? Ямар ч тааж хулгайлсан эд зүйлсээ машинд хийгээд хэргийн газраас зогссон байна. Удалгүй мөрдөн байцаалтын явцад нэг нэр бол дахин дурддагдж байсан. Тухайн нэр нь Ремо. За Ливан гаралтай Берлин Герман улсын Берлин хотод 1980-ад оны үед их орноосоо дөрвөн цагаачилж ирсэн гэр бүлийн бүлэглэл бөгөөд ихэнх нь баримт бичиггүй тэгээд ямар ч ирээдүй тэдний хүлээж байгааг мэдэхгүйгээр Герман улсад хүл тавьсан нь эцэст нь бол гэмт хэргийн үүд хаалгыг нь нээж өгсөн нь энэ байсан байна. За Рема бүлгэн бол Берлиний хамгийн хүчтэй бүлгэмүүдийн нэг гэж бол тооцогддог. Цагдаагийн албан хаагчид тэднийг 1000 гаруй гишүүнтэй бол гэж үздэг юм лээ. Зохион байгуулалт сайтай, гэр бүлдээ үнэнч, ам ерөөсөө нээдэггүй. За хуулийн дагуу бол тэдэнд юуч байхгүй ч гэсэн бүгдийг нь эзэмшдэг. Ерөнхийдөө тухайн гэмт хэргийн бүлгэмд ихэнхдээ гэр бүлийн гишүүд байдаг. Тэгээд дандаа зохион байгуулалттай гэмт хэрэг хийдэг. За тэгээд гэмт хэрэг хийгээд баригдлаа гэж бодоход тухайн баригдсан хүмүүс нь гэр бүлийнхаа талаар ерөөсөө юу ч ярьдаггүй, цагдаа нартай ерөөсөө хамтарч ажилдаггүй, тийм хууль дүрмтэй ингэж үйл ажиллагаагаа явуулдаг, одоо хүртэл ингэж байдаг ийм бүлгэн байна. За Рема бүлгэн Германд ялангуяа бол Берлин хотод үйл ажиллагаа явуулдаг гэмт хэргийн бүлгэнтэй холбогдсон араб гаралтай томоохон юм гэр бүл өрх байна. Энэхүү гэр бүл нь Ливанаас 1980-ад оны үед ингэж дөрвөж ирсэн Германд суурьсан цагаас хойш маш олон төрлийн хүнд гэмт хэрэгт бол нэр холбогдсон. За 2017 оны 3 сарын 27-ны өдрийн Алтан зоос Боде музеймээс хулгаад алдагдсны дараа Берлин хотын цагдаагийн газар болон улсын гэмт хэрэгтээ тэмцэх хэлтээс хамтарч тухайн мөрдлөгийг эхлүүлсэн байгаа. Мөрдөгчд анхны нотлогоо, хурууныхээ ДНХ эсвэл хяналтын камерын бичлэгүүдийг хайж байсан боловч хулгай хийх арга маш сайн урдаас бэлдсэн байсан учраас шууд нотлогоо олоход бол нэлээд хүндрэлтэй байсан ба. Тухайн гэмт хэрэгтэнгүүд музей хяналтын камерын чиглэлийг маш сайн мэдчихсэн тул тэднийг яг хэн болохыг нь
одоо тогтооход нэлээд хүндрэл үүсчихсэн. За гисэн хэдий ч музейн бусад хэсэгт хяналтын камер байсан бөгөөд эдгээр одоо бичлэгүүдийг ашиглаад за мөрдлөгийг эхлүүлсэн байна. Цагдаагийн албан хаагчид гэмт хэрэгтэнгүүдийг одоо явж болох газрууд болон хаагур явсан байж болох тал дээр нь бол ингээ ажиллаж эхэлсэн байна. Гарах замуудыг нь наривчлаад шалгаад за тэгээ Берлин болон ойр орчмын бүс нутагт нь олон албан хаагчдын одоо бүрэлдэхүүнтэй хайлтыг эхлүүлсэн байна. Мөн олон улсын одоо байгууллагуудтай бол хамтарч ажиллах шаардлагатай болсон. Интерполтой бол хамтарч одоо шалгалт явуулсан байгаа. За тухайн одоо гэмт хэрэгтэнгүүд магадгүй одоо өөр улс руу зогтсон байх өндөр магадлалтай гэж бол тухайн үед үзчихсэн байна. Мөрдөгчд утасны одоо бичлэгүүд, гэрчүүдийн одоо мэдүүлэг болон хяналтын камерын зарим бичлэгүүдийг ашиглаад тухайн одоо гэмт хэрэгтнүүдийг илрүүлэх тэдний одоо үйл ажиллагааг хянах тал дээр бол ерөнхийдөө ажиллаж эхэлсэн байгаа. За ингээд олон сар өнгөрч мөрлөгч одоо явагдаж эхэлсэн. Олон сарын дараа мөрлөг бол амжилттай болсон. Гэмт хэрэгтнүүдийн нэг нь бол өмсөж явсан бэлэгээ тухайн одоо музейд орхисон байсан. За ДНХ-ийн шинжилгээний хариу болон камерын бичлэг дээр үндэслээд гэмт хэрэгтнүүдийн нэг нь Бодо музейн ажилтан харуулын одоо дүү байсан гэдгийг нь тогтоосон байна. Тэгэхээр ерөнхийдөө тухайн одоо Бодо музейд ажилдаг байсан хүн нь тухайн гэмт хэрэгтэй бас холбоотой болж таарсан гэсэн. Тэгэхээр одоо урдаас бэлдсэн өөрсдийн хүмүүсээ бол аль хэзээний тухайн одоо газар ингээ ажилд оруулсан. За тэгээ мэдээлэл ингээ авцсан. Тэгэхээр нөгөө камер яаж ажиллах вэ? Тухайн одоо тохиолын систем нь хаана байх вэ? За тэгээ яг яаж орвол одоо баригдахгүй байх вэ? Хяналтын камерт өртөхгүй байх вэ гэд бүх зүйлээ урдаас ингээд бэлдээд маш зохион байгуулалттай энэ хэргийг бол хийсэн байна. Гэмт хэрэгт холбоотой хоёр этикетийг барьж саатуулгаад за тухайн хоёр этикет нь Рема бүлгмийн гишүүд болохыг бол тогтоосон. За тухайн одоо энэ гэмт хэрэгтэй холбоотой гэдэг нь нотлогдсон байна. Гэсэн хэдий ч харамсалтай нь тухайн одоо хулгайд алдсан 3.7 сая еврогийн үнд хүрэх үйс алтан зоосыг бол олж чадаагүй. За мөрдөгчд болон мэрэгжилтэнгүүдийн үзэж байгаагаар болохоор тухайн зоосыг хайлуулж олон одоо хэсгээр нь хуваагаад зарсан байх гэсэн дүгнэлтэнд хүрсэн байгаа. Яг тухайн зоосыг яг яасан хийсэн нь бол ингээд тодорхойгүй. За ингээд 2020 онд тухайн одоо гэмт хэрэгт холбогдсон 3 этгээдэд эрүүгийн хариуцлага үүрүүлэх тал дээр бол үйл ажиллагаа явагдаж эхэлсэн. Германаас сүүлийн жилүүдэд гэмт хэрэг гаралтууд нь бол ихсэж араб, турк гаралтай клан буюу гэр бүлийн гэмт бүлгэмүүд бол ихээр ихэлсэн гэсэн мэдээлэл байсан. Тэд ихэвчлэн одоо холбоо сүлбээ сайтан дээр бүх зүйлийг урдаас бэлдэж нэхуур одоо ажилладаг гэдгээрээ бол алдартай. Эрх мэдлээ одоо булаацалтаж хоорондоо тэмцэлддэг. За ихэвчлэн одоо Герман улсаас гадна өөр улс орнууд ч гэсэн холбоо сүлбээ одоо сайтай. За тэгээ харт амиг, хүний наймаа, хөдөлмөрийн боолчлол, биеийн үнэлэлт, мөнгө угаах, үл хөдлөх хөрөнгө зэргээс бол өөрсдийн мөнгөө босгож түүнийгээ далд байлгахын тулд шиша бар, шөнийн цэнгэний газрууд олон улсад үл хөдлөх хөрөнгө одоо худалдаа авах зэрэг хууль бусаар одоо олсон мөнгөө бол одоо нуу одоо дарагдуулт юм байна. Ихэвчлэн гэр бүлийн гишүүдийн одоо нэр дээр үл хөдлөх хөрөнгө авах, бизнес эрхэлж байгаа нэрийдлэр тухайн одоо хууль бусаар олсон мөнгөө нууж дарагдуулдаг зэрэг нь цагдаа нарт болон мөрдөгчдөд тэднийг араас мушгих тал дээр бол нэлээд хүндрэлтэй болж исэн юм байна. Мэдэн дээр болохоор 3 этгээдийг олсон гэсэн байсан. Гэхдээ ер нь бол 4 хүн байсан байлээ. Хоёр нь болохоор тухайн Ремо гэд бүлгмийн ах дүүгийнх нь нэг нь болохоор тухайн музейн одоо хамгаалагчийн дүүн. За тэгээ дөрөвдүгээр хүн нь болохоор насан туршаагүй бас л Ремо бүлгмийн нэг гишүүн. Гэхдээ насан туршаагүй хүүхэд гэдэг утгаараа арай өөр ял шитгэл авсан юм байлээ. Та хоёр Ремо бүлгмийн ах дүү нарт болохоор 4 жил 6 сар одоо шоронд хоригдох. За тухайн одоо музейн хамгаалагчийн дүүд нь 3 жил 4 сар шоронд хоригдох. Тэгээ хамгийн бага буюу одоо насанд хүрээгүй Вэсэ Ремо гэсэн байсан. Тухайн одоо энэ хүүхдэд болохоор яг ямар ял шийтгэл өгсөн нь бол тодорхойгүй. Насанд хүрээгүй хүүхэд гэдэг утгаараа олон нийтэд бол түүний ял шийтгэлийг юусоо танилцуулаагүй юм билээ. Тэгээ хүмүүсийн зүгээр үдж байгаагаар магадгүй нийгмийн ажил үгүй болвол тэнцэнгээр суулгацсан байхаа гэж үзэж байгаа юм байна. Шүүхээс тэднийг 3.3 сая еврог нөхөн төлбөр одоо төлөх гэсэн тийм шийдвэр бол гаргасан. Гэхдээ бодит байдал дээр болохоор энэ мөнгийг бүрэн төлөвлөх боломжгүй. За учир нь тухайн одоо алтуулал хизээний алга болчихсон, хизээж олдоогүй мэрэгчлэлтэнгүүдийн үдж байгаагаар болохоор тухайн алтыг хайлуулад
олон хэсэгт хуваагаад тэгээ цаашаа зарсан бахаа гэж үзэж байгаа юм билээ. Алдсан алтан цус бол өнөөдөр хүртэл олдоогүй. Гим зэмээ бол ерөөсө хүлээгээгүй, хизээж уучлалт бол гуйгаагүй. Тухайн хэрэг гарсантай холбогдуулан улс төрчид болон нийгмийн хандлагын талаар товчхон би таадтай олсон мэдээлэл хаваалцъя. За улс төрчдийн байр суурийн хувьд бол мэдээж хэрэг олон улсад нэр хүндтэй юм том музей аюулгүй байдлын ноцтой сул байсан нь олон нийтийн болон улс төрчдийн ч гэсэн анхаарлын төвд орж эхэлсэн. Тэд хуулийн талын системд өөрчлөлт оруулах, хуулиа чангадгах тал дээр зөвлөлдөж эхэлсэн байна. Тэгээ Германы хууль болон дотоодын аюулгүй байдал нь ч гэсэн шинжилтүүд хийх шаардлагатай гэж бол тухайн үед үзэжсэн байна. Бүр хяналтаас гарч юм том юм ремо гэх мэт гэр бүлийн бүлгэмүүд олноороо ихсэж байгаа нь Герман улсын хууль дүрм ямар сул байгааг бас харуулсан юм гэмт хэрэг боллоо гэж үзэжсэн. За тэгээ Берлиний музей системийнх нь нэр хүндэд бол асар их нэв суулгасан гэж үздэг юм байлээ. Тэгээд үүнээс үндэслээд Берлиний бүх музейн аюулгүй байдлыг дахин сайжруулах тал дээр олон сая еврог бол зарцуулсан гэсэн мэдээлэл байсан. Тэгээд энэ хэрэг нь зөвхөн нэг үнэт зүйл алдагдсан тухай биш, харин Герман улсад гэмт бүлгэмүүд хэр их хүчтэй болсныг тэгээ хууль сахиулах систем нь ямар сул байгааг бол олон нийтийн жагсаал цуглаан хүртэл болж исэн. За тэгээд энэ удаагийн дугаар маань ерөнхийдөө нэг иймэрхүү хэрэг байлаа. Тэгээд Герман улс бол гэмт хэрэг гаралтаараа сүүлийн хэдэн жилүүдэд бол нэлээд ихссэн гэсэн байсан. Гэмт хэрэгүүд бол маш их гардаг болсон. Ер нь Герман улсын Берлин хот бол аюулгүй хот бол байхаа болсон гэсэн тиймэрхүү мэдээлэл унссан. За тэгээд манай Германы азууд ч гэсэн ер нь манай хот нэлээд аюултай болсон. Орой удаж гарахаа ер нь багасгсан гэж тэгж ярьж байсан. За тэгээ энэ удаагийн дугаар маань бол нэг ийм мэдээллийг та бүхэндээ хүргэе гэж бодсон. За тэгээ дээрэс нь Telegram гэдэг бас нэг аппликейшн байдаг. Та бүхэн маань бас зөндөө сонсч ирсэн бах. За энэ аппликейшнээр бол маш их гэмт хэрэгүүд бас Монголд гарч байгаа юм байлээ. Луврын гэмт хэрэг, үл хөдлөх хөрөнгө оруулалт оруулж байгаа нэрийдлэр маш олон хүмүүс машина, байраа, мөнгө төргөө алдсан ийм хэрэгүүд бол маш их гарч байгаа юм байлээ. Тийм учраас болгоомжтой байгаарэ гэж бас захий гэж бодсон. Тэгээд ер нь хурдан байдлаар амархан замаар мөнгө олно гэдэг бол өөрөө эрсдэл маш их өндөртэй байдаг. Тийм учраас та бүхэн маань магадгүй бодит гэмт хэрэг сонсдог манай сонсогчид бүгдээрээ мэдж байгаа байх, хэрсэн ухаантай байдаг байх гэж бодож байна. За тэгээ бүгдээрэнд нь амжилт хүсье. Хэдүүлээ удахгүй дараагийн подкастаараа уулзъя. Түр баяртай. Баярлалаа.